За баярлалаа. Бид бүхэн сүүлийн жилүүдэд эрүүл мэндэд анхаардаг болсон хэдий цаг хугацаа алдсан хонь өвчтөй гэдгээ мэдэх тохиолдол цөөнгөө гарсаар байгаа. Манай улсын эрүүл мэндийн салбарт дээгүүр ойртой өвчнүүдийг жигсаахад цөсний өвчлөл дээгүүр ойрт орж байгааг мэрэгжүүлэлтний хэлж байна. Тиймээс энэ удаад Эконьюс мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэндээ цөсний өвчлөл болоод түүнээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл хүргэе. Цөс нь хүний бид ямар хэрэгтэй вэ? За нэгт хоол боловсруулах, өөх тоосыг цэдмэгжүүлэх, өөхний задралын бүтээгдэхүүнийг уусгах үүрэгтэй юм байна. За хоол боловсруулалтанд хэвэн үйл ажиллагаа алдагдсанаар цөсний эмгэгүүд үүсдэг. Цөс яагаад өвддөг вэ? Энэ нь цөсний уутны цоргонд хатуу чулуулаг бий болсны улмаас үүсдэг өвчин. Цөс өвдөхөөс сэргийлж болно. Өдөртөө 4-6 удаа баг багаар хооллож бах, оройд хөнгө хоол заавал идэж занших, спортоор хичээллэх, шарсан хурсан хоол хэрэглэхгүй байх хэрэгтэй. За үүний дараагаар чихэрлэг зүйл самтнаас татгалзах, за цөсний утаа шалгуулж бах, хоолны дэвлэлэн барихдаа эмчээс заавал асуух чухал юм аа. Тэгвэл үүн дээр иргэд ямар мэдээлэлтэй байна? Цөсний өвчлөл гэж иргэдийн дунд мэдээлэл хэр байна вэ? Ер нь тэгэл энэ цэс ч одоо тэгэл ядарч барахт л хоол унд тустай юм хийснээс л моодод юм бол гэж шинжлэх ухаанч тэгээд байгаа биз. Тэгээ монголчууд одоо энэ дээр хэсгэлэл одоо тустай хоол идэж явсан. Тийм ээ цагаан эдэг идэж явсан. Тэгэл одоо болохоор тэр цагаан эдээ бидэхгүй. Цагаан эдээ юм идэг учраас л одоо цэс өвдөлт хийдэг юм уу? Одоо нэг сайн мэдэхгүй байна. Өөрчлөлт сэргийлэх чиглэлээр. Хоолоо тохируулж идэх ёстой юм шүү дээ. Тиймэрхүү юмнуудыг мэдхээс биш тэгээд. Итгэхгүй ахын тийм систем итгэхгүй. Цөсний өвчлөл тэр дундаа иргэдийн дунд ихээхэн айдас дагуулдаг асуудал бол цөсний чулуу байна. Нэгдүгээр үе буюу пиц химийн үе, хоёрдугаар үе буюу нууц үе, гуравдугаар үе буюу эмнэл зүүн илэрсэн үе. Цөсний чулуу үүсэх шалтгааныг одоо болтол бүрэн гүйцэд тайлбарлагдаагүй хэдиж чулуу үүсэх эмгэг гэж амыг орчин үед дараах байдлаар тодорхойлон мөрддөг болж пиц химийн үе. Энэ үед дэлгэнээс холестероноор баялаг цөс ялгарч эхлэн үүнийг кетоген цөс гэх бөгөөд зөвхөн дээрх эзэс амьсрууд нь цөсний хүүдийн цөсөнд холестерины талс тулам бусад тундас үүсч байгаагаар онцлно. Энэ үе удаан хугацаанд үргэлжилнэ. Хоёрдугаар үе буюу нууц үе. Энэ үед цөсний чулуу үүссэн байх бөгөөд чулууг тээх үе гэв. Эмнэл зүүн шинж илрээгүй өвчтөнд ямар нэгэн зовир чангалгаа илрээгүй байна. Кетоген цөс үүсэлтэд явагдахын зэрэгцээ цөсний зогсонг, өрөвсөл цөсний хүүдийн салст бол гэмтэх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг. Гуравдугаар үе эмнэл зүүн илэрсэн үе. Энэ үед өвчтөнд тодорхой зовир шаналгаатай болсон байна. Хоёрдугаар үеэсээ цөсний чулуу тоогоор олширсан хэмжээгээр томорсон байт юм а. Цөсөө авахулах нь шилдэг арга биш гэдгийг эмч мэрэгжилтэнгүүд онцолж байна. Цөсөө авахулах нь сөрөг нөлөөтэй. Цөсөө авахулсан хүний ходоодны боловсруулалт үйл ажиллагаанд өөрчлөлт орно. Цөсгүй бол бүдүүн гидсэнд хавдар үүсэх магадлал бий болно. Цөсөө авахулах гэж ярахаас илүүтэйгээр уутанд байгаа чулуулгыг хайлуулах замаар эмчилэх нь зүйтэй мэрэгжилтнүүд онцолж байна.